Мөгийнхаа. За өдрийн мэнд. Баярлалаа. За нэвтрүүлгийн хамтран ажиллагчаар Ариг банк 5 тэрбум хүртэлх бараа татан авах барьцаагүй зээлийг олгож эхэллээ гэсэн уриатаагаар хамтран ажиллана. За мөн төгс хэрэглээ төгс ажиллагаа тоног толог констракшн хамтран ажиллана. За ингээд нөгөө тал нэвтрүүлэг 7 хоног болгоны мегмар гарагт алдартай эрдэмтдийг танилцуулдаг. За бид өнөөдөр мундаг алдартай эрдэмтдийг танилцуулнаа. Өнөөдрийн танилцуулга эрдэмтэн Америкийн математикч Кэтрин Джонсон гэж ийм хүний талаар ярина. За энэ хүн 20 дугаар зууны хамгийн нөлөө бүхий математикчдын нэг. Америкийн нэгдсэн улсын сансрын хөтөлбөрт үнэлж баршгүй хувь нэмэр оруулсан ийм хүн. За энэ хүний намтраар зөвхөн нэг эрдэмтний намтар биш, хүний эрх, гендерийн тэгш байдлын талаарх баг домог болсон ийм эмэгтэй хүн. Тий, тэгээд энэ хүний тухай Маргот Ли Шеттерли гэж хүний бичсэн Hidden Figure буюу нууц дөрүүд гэдэг нэртэй ном гараад ном нь бестселлер болоод тэр номынхаа дагуу хийсэн 20 дугаар зуун Fox-ийн 2016 онд хийж гаргасан Hidden Figures гэдэг ийм кино бас маш алдартай. Энэ киног үзье гэвэл та Univision дээр байна лээ. Бага би үзсэн, саяхан үзсэн. Тэгээд энэ киног үзээд ямар гоё юм бэ гэд нэгдүгээр нөгөө одоо орон гэдэг сэдвэн аягүй гоё сонирхолтойсэн. Хоёрдугаарт яг одоо 60 жилийн өмнө штэ. 60 жилийн өмнө гэхэд энэ арьсангөр ялгуурлалтыг үзэл ямар амар байсан юм бэ? Энэ тэндгүү колорд гэж бичсэн тий. Бүр аимшигтэй. Энийг үзэх юм надад бол өстө үнэхээр их таалагдсан. Тий, энэ хүн маань нэгдүгээрт эмхтэй хүн. Тэгээ тэр үед ер нь ингээ эмхтэй хүн ийм байх гэдэг тал дээр. Тэгээд дээрэс нь өнгөтэй арьстай байсан. Яг үнэ. Аимшигтай. За Кэтрин Джонсон 1918 онд баруун Виржиниа мужийн White Sulphur Springs гэдэг юм хотод төрсөн. Тэгээд айлын 4 хүүхдийн хамгийн бага нь юм байна. Ээж нь багш, аав нь тариачин, модчин дархан ийм хүн байсан гинэ. За тэгсэн тухайн үеийн нөхцөл байдал бол нөгөө хар арьст хүүхдүүдийн боловсрол эзэмших боломж нь маш хязгаарлагдмал байсан шүү дээ, тий. Тэгсэн баг тийм. Кэтрины гэр бүл ер нь бол хүүхдүүдийн боловсролд ихээхэн анхаардаг ийм гэр бүл байсан юм байна. Тэгээ кинон дээр юу гэж харуулж байгаа гэхээр нөгөө танаа хүүхэд хар арьст хүүхдүүдийн сурдаг сургуульд явах боломжтой гэж гардаг байхгүй. Өөрөөр хэлэх юм бол нөгөө нэг энгийн сургуульд юус явах боломжгүй гэж гардаг. Тэгсэн мөртлөө багаасаа бүр ингэж амар гоц толгойтой байгаад байдаг. Одоо жишээлбэл Кэтрин 10 настайдаа дунд сургуульд ороод 14 настайдаа ахлах сургуулаа төгссөн. 14 настайдаа ахлах сургуулаа. Хаашаа ерөөсөө 4 жил сурцсан юм уу? Тий. Тэгээ бүр ингээд кинон дээрээ ч гэсэндээ ингээд самбар дээр гараад тоо бодож явахад багш нь гайхаал, арт нь хүүхдүүд мэл гайхаал, тэгэл захирал нь гайхаал, таарал зөвхөн болгон энэ юусээ сууд охин, энэ юусээ сууд охин гэж идэг байхгүй юу? Ингээ Кэтрин бүр дунд сургуульд байхасаа л математикийн онцгой чадвараа илэрхийлж харуулсан байдаг. Тэгээ 15 настайдаа West Virginia State College-д элсэж орсон. 15 настайдаа. 15 таа. За ингээд коллежид сурж байхдаа сургуулаас нь санал болгосон бүх математикийн хичээлүүдийг үзэж дуусгасан гэж байгаа. Сургуулаас нь за чи одоо энийг үзтээ, чи одоо энийг үзтээ гэж бүгднийг үзсэн. Тэгээ ахлах сургуулийн математикийн багш нь хиймж, математикч Энжи Тернер Кингс гэдэг ийм хүн байсан юм байна. За тэгвэл коллежид математикийн багш нь болохоор математикийн ухааны докторийн зэрэг хамгаалсан 3 дахь Африк Америк гаралтай ийм хүн байсан юм байна. Тэгээд энэ хүнийг болохоор Шефрин Клейтер гэж юм л да. Тэгээд энэ Шефрин Клейтер гэдэг энэ багш нь болохоор Кэтринд зориулаад бүр юм сургуулийн хөтөлбөрт математикийн шинэ хичээлүүдийг нэмжсэн гэж байгаа байхгүй юу. Үеийнхэнтэйгээ харьцуулах юм бол хичээлүүдээ бүгдийг нь үзсэн, өөр үзэх юм байхгүй. Тэгээ багш нь Кэтринд зориулаад тусдаа математикийн хичээл хөтөлбөрт нь оруулж өгч ирсэн. Мөхт байгаа. Ингээд Кэтрин 1937 онд буюу 18 настайдаа математик Франц хэлний хавсарсан мэргэжлэр бүр коллежид төгсөж байгаа. 18 таад уг нь сургуульд ордог тийм коллежид ордог тийм. Яг үнэ. Тэгтэл төгсөж байгаа. Энгийн хүүхдүүд бол алх сургуулаа төгсөөд. За энэ Кэтрин гэдэг бүсгүй коллежид төгсөөд баруун Виржиниа мужийн Марион гэдэг хотод хар арьстнуудад зориулсан ийм улсын сургуульд багшаар ажилд оржээ. За ингээд багш нар нь өнгөтэй арьстнууд, хүүхдүүд нь өнгөтэй арьстнууд хүүхдүүд явдаг. Ингээд 39 онд баруун Виржиниагийн их сургууль анх удаа хар арьст эмэгтэй оюутан болж математикийн чиглэлээр магистрт суржээ. Магистрт хэлсэн орсон. За ингээд магистрт хэлсэн учраас багшийнхаа ажлаа орхиод за ингээд энэ хоорондоо бас хүнтэй гэрэлсэн байгаа юм. Тэгээд тухайн жилдээ баруун Виржиниа их сургууль магистрийн ангита 3 хар орьст оюутан анх удаа одоо ингээд өнгөтэй арьстнуудыг магистрийн ангид авчээ гэдээ аваад бүртгүүлсэн 2 эрэгтэй 1 эмэгтэй оюутан бүртгүүлсэн гэж сургуулийн захирал Джон Дэвис бүр цохон тэмдэглэж ирсэн юм байна. За энэ жилийн хичээлийн жилд ийм 3 өнгөтэй арьст оюутан илслээ анх удаа гэд. Тэгээд энэ хүртэл бол ерөөсөө хар арьст хүмүүсийг дээд сургуульд илсүүлдэг байсан. Ингээ 38 онд Миссури мужийн дээд шүүхээс шийдвэр гараад өнгөтэй арьст хүмүүсийг дээд сургуульд цагаан арьстнууд шиг ижилхэн илсүүлэхээр болсон. Ийм шийдвэр гараад ингээд энэ 3 орсон юм байлээ. Гэхдээ ер нь бол яг энэ үед нэг хүүхд гаргаад тэгээд ер нь ашир бол зайлвал яг л эмэгтэй хүнийхээ адилаар
гэр орны ажил, хүүхдүүдийнхээ ажилд анхаарлаа хандуулад ер нь бол магистртаа сурч чадаагүй. Тэгээд дундаас нь хайцсан магистраа. За тэгсэн Кэтрин хэрэглээний буюу судалгааны математик чиглэлээр ажиллахаар шийдлээ. Тэгсэн чинь тухайн үед Африк гаралтай Америкчууд за тэр дундаа эмэгтэйчүүд математикчийн ажил олох ерөөс юм боломжгүй шахуу үнэхээр хүнд хэцүү цаг үеэс юм байна л да. Нэгдүгürt эн чинь эмэгтэй хүн, хоёрдугаарт гарал үүслээс нь болоод тий. Тэгээд залуухан хараа ирсэн эмэгтэй дунд сургуульд багш болвол ер нь тухайн үед дээдийн заяал гэж үздэг байсан юм байна л да. Чамд олдож байгаа. Ер нь бол боломжит хувилбараас хамгийн сайн ажлыг нь хийж ин гэсэн. Тэгсэн 1952 оны орчимд эднийх нь нэг юм гэр бүлийн уулзалт зохион байгуулсан юм байна л да. За тэгээ энэ гэр бүлийн уулзалт гэдэг байгаа нь одоо манайхаар бол баг ургийн баяр шахуу юм баяр болж байгаа. Тэгээ тэр баяр дээр ингээд хамаатнууд нь ирээд тэгээ Кэтринд ингэж хэлсэн байгаа юм л да. Кэтрин чи тоондоо өстө мундаг үстэй. Аэронавтикийн үндэсний зөвлөх хороо математикчдыг ажилд авахыг авах байгаа гэсэн чи очиж үзээч гэж ингэж Кэтрин санал болгосон байгаа. За энэ аэронавтикийн үндэсний зөвлөх хороо гэдэг байгаа нь одоогийн бидний мэддгээр NASA гэсэн үг. Оо тийм үү. Одоогийн NASA. За. Энэ болохоор Линклид төвтэй агаарын нислэгийн үндэсний байгууллага бөгөөд хожимын тухайн байгууллагыг шинжилэн зохион байгуулад өнөөгийн NASA болгож зохион байгуулсан юм түүхтэй юм билээ л дээ. Тэгэхээр өнөөдөр ярьж байгаа энэ хүн NASA-д ажиллаж байгаа хамгийн анхны Африк гаралтай арай эрстэй эмэгтэй хүн гэсэн юм тодтолтой. За тэгсэн тухайн үед болохоор Виржиниа мужийн Хэмптон хотод байрладаг агаарын нислэгийн тооцоолох лабораторид удирдамж навигаци хэлтээст хар арьстай эмэгтэй математикчдыг ажилд авчихсан учраас Кэтрин нөгөө газар чи очиод ингээд шалгалт өгсөн юм байна л да. За шалгалт өгсөн чинь мэдээж толгойтой учраас тэнцлээ. Ингээд 1953 оны 6 дугаар сард ажилд орж байгаа. За тэгсэн энэ нөгөө нэг аэронавтикийн үндэсний зөвлөх хороонд сайндаач хар арьстай бүсгүүчүүдийг ажилд авсан юм бол биш юм байна л да. За яасан гэхээр тухайн үед буюу 1950-ад оны үед Америкт ийм нөгөө арьс өнгөөр ялгуурлах үзэл за хүүсийн ялгаа маш их байсан. Тэгээ энэ төрийн байгууллагуудад ч гэсэндээ за тэр дундаа одоо өнөөдөр яригдж байгаа NASA-д ч гэсэндээ нэлийн нөлөөтэй байсан юм билээ. NASA хүртэл хүүсээр нь ялгуурладаг, NASA хүртэл гарал үүслэр нь арьс өнгөөр нь ялгуурладаг байсан гэсэн үг. Тэгээ зүгээр л ийм нөгөө нэг хар арьстай эмэгтэй ажилчдын цалинг яг адилхан ажил хийдэг юм цагаан арьстай эмэгтэй ажилчтай харьцуулах юм бол цалин нь 30% бага. Одоо ялгуурлаж штэ. Эрэгтэй ажилчдынхтай харьцуулах юм бол 50% бага. Одоо ингээ хоёул яг адилхан нэвтрүүлэг хөтлөө сууж байгаа мөртлөгөөсөө би танаас 50% илүү бага цалин аавна гэсэн. Ийм амар шудраг бас энэ NASA-д байсан явдал ахгүй. За тэгэхээр өөрөөр хэлэх юм бол энэ NASA яаж ингэ гэхээр зөвхөн зардал хэмнэх үүднээс хар арьстай эмэгтэйчүүдийг тухайд ажилд авдаг гэсэн байна. Хямд ажиллах хүч. Хямд ажиллах хүч яг үнэ. Амар муухайгаз. Гэтэл уг нь бол яг ингэ бодит байдал дээр чадвараараа адилхан нэг үе чадвараараа адилхан тооцоо хийн мэрэгзэл эзэмшсэн үү эзэмшсэн. Тэгтэл энэ хүмүүсээр арьс өнгнөөс нь болоод бас хөөснөөс нь болоод маш хямдханаар ажиллаулдаг хүч. Тэгтэл тэгж одоо юу гэдэг яадаг юм бэ? Зүгээр ингээд хар арьснуудыг авахгүй гэжсэнээс одоо ингээд Америкууд яг тэр тал дээр айгүй прагматик шүү дээ, тий? Санхүүгийн хувьд илүү одоо хямд ажиллах хүч авъя. Тий, хар арьснуудыг. Тэгээ тэр нь гэхдээ өөрт нь зол болсон баг. Тий, энэ NASA-д ажиллах боломж гарсан. Яг үнэ. Ер нь бол яг хуу энээрээ ингээд хар арьс эмэгтэй тооцоолагч нарыг хамгийн доочдны албан тушаалд NASA томилсон баг. Тэгээ бүр сүүлдээ ажилд аваад тэгээд баруун жигүүртээ бүр тусдаа өрөө гаргаж өгөөд дандаа ийм өнгө тарьстай одоо математикч эмэгтэйчүүдийг тэгээд тэднийг суулгангуудаа тэр хэсгийгээ баруун компьютер хэсэг буюу West Area Computers гэж нэрлэдэг байсан. Энийг бүгд ойлгоно. West Area Computers гэвэл хар арьс эмэгтэйчүүд байгаа тийм. Кинон дээр гардаг шүү дээ. Кинон дээр энэ нөгөө нэг ганцхан эмэгтэй гардаг, гурван эмэгтэй гардаг байхгүй. NASA-д ажиллаж исэн гурлаа өөр ажил хийж исэн гурван өөр эмэгтэй тэгээд тусдаа юм хэцүү нөгөө нэг зүйлүүдийг даван туулж байгаа талаар гартыг. Тэгээд яг энэ нөгөө зүүн жигүүрт нь нэг супервайзер хийдэг бас нэг бодит дүрийн эмэгтэй байдаг байхгүй. Тэр нь болохоор нөгөө IBM гэдэг тухайн үед ч одоо нөгөө амар сүртэй компьютер гарч ирээд ингээд тооцоолж байгаа эмэгтэйчүүд ажилгүй болох гэдэг. Тэгэнгүүт нь IBM-ийг тухайн үед NASA-гийнхаа ажилуулж чадахгүй байхад нь тэр эмэгтэй IBM-ийг ажилуулах юм номын сангаас хулгайлж агаад өөрт нь өгөхгүй байгаа байхгүй. Өгөхгүй учраас тэр номыг хулгайлж агаад тэгээд ажилчдаа буюу тэр нөгөө зүүн жигүүрт байгаа хүүхнүүдтэй очиж хідүүлээ энэ машин дээр ингэж ажиллах юм байна гэдгийг зааж өгөөд тэгжээж эднэр тухайн компьютер дээр ажиллах орон тоотойгоо буюу ажилтайгаа үлдээ. Амар гоё кино тэр. За тэгээд юу хийсэн юм бэ? Байгууллагын кофений машин, номын сан, цайны газар гэдэг ингээд бүх зүйл дээр нь цагаан арьснууд, өнгөтэй арьснууд гэдэг ингээд ялгадаг. Тэгээ ийм ялгаатай тэмдэглэгээ байдаг. Одоо чинь кофений машин гэхэд 2 кофений машин байна тийм. Нэг нь өнгөтэй арьснууд эндээс кофе аавна. Тэгээд ариун цүрийн хөрөө хүртэлтэй ингээд цагаан арьсных white collar гэж чинь.
Тэгээд бид нар болохоор white black гэж бичмээр гэсэн black гэдэг үү те color гэдэг. Тэгээд энийг кинон дээр бас айгүй гоё харуулдаг. Яадаг гэдгсэн чинь энэ эмэгтэй яг ингээд тооцоолох төвд ингээд ажилд орсон чинь тэнд ажилд орж байгаа хамгийн анхны өнгөт хараарсан эмэгтэй байхгүй юу? Тэгээд 0 явах гэсэн чинь 0-т нь нөгөө colored гэсэн бичиг байхгүй. Тэнгүүд нь colored гэсэн бичигтэй 0 руу гүйхийн тулд өдөрт 800 м газар руу гүйдэг байхгүй юу? Тийм энэ хэсэг нь яваад байсан тийм. Ингээд гүйгээд 0 явахын тулд тэгж байгаа байхгүй юу? Тэгсэн чинь сүүлд нь энийг нөгөө захирал нь мэдчихэнгүүтээ шууд очиж нөгөө нэг colored гэсэн бичгийг ингэж одоо лантуугаар гэдэг юм уу буулгаж аваад NASA-д бид нэр ижил өнгөөр шийдэг юу яриад байгаа гэж хэлээд энэ хэсэг нь бас киноны маш нэг тийм гоё чармин хэсэг. Тийм тэгээд ер нь бол ариун цэврийн өрөө ингээд нөгөө цагаан арсны хөнгөт арсных гэ тустай байсан. За хар арст ажилтнууд бол ер нь өдөрт халбан тушаалд очих ямар ч боломж байхгүй. Тэр чадвар матур ямар ч хамаагүй. Тий. Тэгээд ер нь бол зүгээр эхний ээлжинд энэ Кэтрин бол зүгээр NASA-д ажилтаа болсондоо л баярлсан. Юу одоо ингээд арьс өнгөөр ялгуурлах малгуурлах тий. Эхний ээлжинд ажилтаа байгаа нь айгуу сайн. Нөгөө дунд сургууль багшилснаас арай дээр штэ. Тий, тэгээд ажилд орсон байгаа. Тэгээ ажилд орчоод West Ari Computers гэдэг багт багтсан. За тэгсэн математикчийнх нь тэр багт ингээд ажиллаад эхэлсэн чинь ер нь бол математикийн тооцооллын хурд нь маш хурдтай боддог. Наривчлал нь үнэхээр илт давуу байсан учраас яалтчгүй ингээд нөгөө товоогоод ялгараад ирсэн. Тэгээ сүүлдээ бүр NASA-гийнхэн тэр дарга нар нь мэдээд тэгээд онцгой төслийн хэсэг буюу цагаан арьстай бүр ирчүүдтэй хамт нэг багт ажиллуулахаар төр дуутсан байгаа. Тийм тэгээд ер нь бол тэр баг руугаа очисон онцгой төслийн баг дээр очисон дан ирчүүд тэгээ математикчид тэгэнгүүт тэнд очингууд нэгдүгээрт эмхтэй гэдгээр жоохон тоохгүй байгаа нөгөөдөл нь илт үл үндэтгэж байгаа гадуурхаж байгаа. За дээрэс нь мэдээж өнгөт арьстай гэдгээр нь гадуурхаж байгаа юм. Тэгээ ер нь нэг тийм хэцүү уур амьсгалтай байсан. Гэхдээ нөхөр бол энэ уур амьсгал явах бай зүгээр би өмнөх ажил хий. Тий би өмнөх ажлаа хийж яхад эднэр бол явах үү. Тэгээ ер нь нөхөр бол зүгээр л тэр уур амьсгалыг мэдрээл ингээл гоншгоноо суугаагүй зүгээр шууд өмнөх ажлаа өгсөн даалгаврыг нь буюу тэр өмнөх ажил руугаа хамаг анхаарлаа хандуулаад тэгэл тооцоолоо хийгээ суучдаг байсан. Ийм нөхөр юм байна. Тэгээд яг энэ киноныхон тухай сүлд ярьслага аваад эн чинь бүр өөрөө Оскарт нэр дэвсэн кино юм билээ шүү дээ 3 төрлөөр. Тэнгүүт яг нөгөө бодит хүнээс нь ярьслага аваад нэрнгээсээ таны тим 0 чинь үнэхээр 800 м байсан юм уу? Та өдөрт 2-3 удаа мэдээж 0 явна шүү дээ тий. Тэгээд явах болгондоо 800 м газар гүйдэг байсан юм уу гэсэн чинь ер нь бол тухайн үед ийм тийм хол бол байгаагүй. Гэхдээ ганц үнэн байсан зүйл нь бол NASA дотор colored гэсэн бичгтэй 0 байгаагүй нүн гэж хэлсэн мөлий. Тэгээ ер нь бол нөгөө бүгдээрээ ингээл завгүй ажлаа хийгээ сууж байгаа учраас бид нарыг ямар 0 руу орж гарч байгааг нь бол хүмүүс ерөөсөө анзаардгүй байсан. Нэг амар дарам толоод авахгүй ч гэсэндээ тийм colored гэсэн бичгтэй 0 бол байхгүй л гэж ярьсан мэл. За Улаанбаатар хотод 14 цаг 23 минут болж байна. Хамтран ажиллагчаар Ариг банк бараа татаа авах барьцаагүй зээлийг олгож эхэлсэн байна. За 2025 оныг Ариг банк худалдааны салбарыг дэмжих жил болгож зарласан. Яг энэ дэмжих жилийнхээ хүрээнд бараа татан авахд барьцаагүйгээр зээл олгох ийм зээлийн бүтээгдэхүүн гаргаж байгаа юм байна. За сүлжээ дэлгүүрт та ингээ нөгөө бараа ханган нийлүүлдэг бол эргэлтийн хөрөнгө болох одоо барьцаагүйгээр эргэлтийн хөрөнгийн ийм зээл Ариг банкнаас авч болно. Энэс үнэхээр давуу талтай юм билий яг ингээд бизнес эрхэлж байгаа хүмүүст. За зээл шийдвэрлэх хугацаа нь 2-5 хоногт гэж байгаа. Харин зээлийн хэмжээ нь 5 тэрбум төгрөг хүртэлх хугацаа нь 12-оос 24 сар хүртэл. Тэгээ яг бизнес эрхэлж байгаа хүмүүст бол 12-оос 24 гэдэг бол маш гоё тийм боломжийн хугацаа юм шиг санагдсан шүү дээ. Одоо 24 сар гэдэг чинь 2 жил гэсэн үг шүү дээ тий. 2 жилийн хугацаанд та бизнесийнхээ орлогыг таслахгүйгээр энэ одоо хэдийг ч авд юм дээ тий. Ер нь бол дээдлэн 5 тэрбум гэдэг байгаа шүү дээ. Авсан зээлээ ингэж төлөх юутай юм бэл хуваартай юм бэл. Тэгээд хамгийн бас нэг гоё давуу тал нь та барьцаагүй энэ зээлийг авна. Заавал ингээд нөгөө нэг үл хөдлөх хөрөнгө барьцаалах гал тий. Тэгэхээр нөгөө танд барьцаалах үл хөдлөх байхгүй ч гэсэндээ зээлээ судлуулж агаад Ариг банкнаас барьцаагүйгээр үл хөдлөх юм барьцаагүйгээр энэ бараа татаа авалтынхаа зээлийг авч болно. Утасныхын дугаар 70 70 10 техник буюу 70 70 1001 гэдэг утас руу 24 цагийн туршид энэ зээлийн талаар авалж болно. Энэ лавлах нь Ариг банкны. Энэ бүтээгдэхүүнтэй номин сүлжээ дэлгүүр гэрээ байгуулсан байгаа юм билээ. Тэгэхээр номингийн харилцагчид ч гэсэндээ илүү гоё давуу талтай болж өгч ийн гэсэн үг л дээ. Яг бусад худалдааны салбарынхаа оролцож болно л доо. Гэхдээ номинтой бас ингэж хамтран ажиллаж агдуулахаарэ гэсэн мэлээ. За 24 цагийн турш ажилдаг утастай тий 70 70 10 техник 70 70 10 техник. Дархан Эрдэнэт Улаанбаатар хотын Ариг банкны салбаруудаас та энэ зээлийг авч болно. За баярлалаа. Манай нэвтрүүлэгтээ Ариг банк хамтран ажилласан бараа татан авах барьцаагүй зээлийг олгож эхэлсэн байна. За бид Мегмар гарагт алдартай эрдэмтдийн намтрын түүхээс хүргэдэг. За бид өнөөдөр NASA-д ажилд орсон буюу NASA-гийн хамгийн анхны өнгөт арьст эмэгтэй тооцоологч буюу математикч Кэтрин Джонсон гэж хүний талаар ярьж байна.
За ингээд Кэтрин Джонсон 1953-аас 1958 он хүртэл тооцооллын ажил хийгээд агарын хөлгүүдийн салхины эсэргүүцлийг бууруулах тооцоонуудад дүн шинжилгээ хийжээ. За тэгсэн математикч Дороти Вогн. За энэ болохоор кинон дээр гардаг бас нэг нүүрэн л дээ. Вогны удирддаг баруун бүсийн тооцооллын хэсгийг нөгөө өнгөт компьютерууд гэж нэрлсэн байна. Бүр ингээд нэрлсэн. Тэгээ Кэтрин болон түүний хамтран зүтгэгч нараа зөвхөн шинжилгээ ухааны биш хүний эрх тэгш боломжийн төлөө бодит алхмыг яг энд хийсэн гэж үздэг. Энд ажиллаж байхдаа хийсэн гэдэг. За тэдний удаа дараагийн хүсэлт шаардлагын дагуу ажиллагсад тэгш хэрэгтэй байх тухай асуудал удаа дараа яригдж байгаа. За тэгээд ингээд 1958 онд НАСА-гийн удирдлага арьс өнгөөр ялгуурсан байдлыг арилгах шийдвэр гаргасан. Ингээд 1960 оноос эхлээд ялгуурлыг бүр мөсөн халсан гэдэг юм билэ. Тэгээ энэ хүртлээр бас хөөрхөн амьддтэй их юм үзэж байгаа шүү дээ. Мэдээж харин. За яг хөө ингээд амьдрал нь аюу айтайхан болж байгаа юм шиг сонсогдчихсэн ч гэсэндээ түүний хувийн амьдралын хувьд жоохон хэцүү байсан. Яагаад гэхээр 1939 онд Джеймс Гобл гэж залуутай гэрлээд хамтын амьдралаасаа 3 хөрхөө охинтой болсон байдаг. За гэтэл нөхөр нь тархины хор тавдраар онцлогдоод тэгээд 58 онд нас орсон юм байна. Яг нөгөө НАСА-д юу тооцоол хийж эхэлсэн жил гэсэн үг. Ингээд 3 охинтойгоо бэлэвсэн өрх толгоос ээж болоод үлдчихэж байгаа байхгүй. Харин 1961 онд Вьетнамын дайнаас халагдаж ирсэн чөлөөнд гарсан офицер Джеймс Джонсонтэй гэрлсэн юм билээ. Тэгээд хамгийн сонин тухайн үед Кэтрин 43 настай. Харин нөгөө Джеймс гэдэг хоёр дахь нөхөр нь 33 настай байсан юм билээ. За 10 дүү залуу. 10 насаар дүү залуутай суусан. Тэгээд 2019 онд Джеймсийн нас орох хүртэл энэ хоёр хамтдаа 60 жил амьдарсан биш. За хоёр дахь нөхөртэйгээ. Тий. Кинонд дэр энэ үйл явдал бас гоё гардаг. Нөхрийнх нь талаастаа гоёар төрсөлдөг. Кэтрин Джонсон гэж энэ эмэгтэй 61 онд Freedom 7 гэж хөлгөөр Алан Шепард ниссэн нислэгийн тооцооллыг хийсэн. За энэ бол Америк нэгдсэн улсын анхны сансарт хүн өөргөсөн нислэг. За Кэтрин Джонсон сансрын нислэгийн нисэх болон эргээд буух замыг гар тооцооллоор бодсон. Тэгэл өөрөө үзгээр л бичиж тооцоолсон гэсэн үг юм байна тооцооллыг. 62 онд Friendship 7 гэдэг хөлгөөр сансын нисгч бас Джон Глен нисгтэй нислэгийн тооцооллыг бас энэ эрдэмтэн Кэтрин Джонсон гэж энэ математикч хийсэн. Тухайн үед НАСА-д анх удаа одоогийн бидний компьютер тийм тэр үедээ бол электрон компьютер ашиглаж сансрын хөлгийн дэлхийг тойроод буцаад ирэх замыг анх удаа компьютерд оруулж тооцоолж байгаа. Анх удаа компьютероор Джон Гленний явах замыг тодорхойлоод байна шүү дээ. Тодорхойлсон. Тэгсэн далайд эргээд буухтаа бол далайд буuna. За хөлөг далайн усан дээр буугаад тодорхой хугацааны дараа шууд доош живэд орчих аюултай. Тийм учраас яг хаанд буухыг нь хамгийн боломжит тодорхой байдлаар тооцоолох ёстой гэдэг ийм шаардлага тавьсан. Тэгэнгუთ хэрвээ Тэнгисийн цэргийн флот 20 минутын дотор л хаанд буусныг нь олохгүй бол сансрын хөлөг далайд бууцсан сансрын нисгчтэйгээ хамт тэрийг 20 минут дотор олохгүй бол нөгөө Джон Глен хөлгөөсөө гарч чадахгүй шууд хөлгөтэйгээ далай яваад живэд орчин олдохгүй гэсэн. За ингээд Тэнгисийн цэргийн хүчнийхэн болохоор тийм ингээ нөгөө хаан бус нь мэддэхгүй тэр хавьд гэдэг юм бол байвмааргүй байна. Хайгаад идэг тэр том далаагаар хайгаад байвал очихсоор байтал чи нөгөөд чинь живэд орчин. Тийм учраас тодорхой буюу ер нь за яг тэндл гэж л юу ямаар байна. Тооцоол нь маш нарийн байх хэрэгтэй гэж. Тэгээд техникийн хурал дээр яг нэг нислэгийн техникийн хурал дээр Джон Глен гэдэг сансрын нисгч бүр өөрөө Кэтринээр шалгуулъя. Кинонд гардаг шүү дээ. Тэгэхээр нөгөө энэ Кэтрин Джонсон гэдэг эмэгтэй тухайн үедээ л ингээл одоо юу гэдэг юм бэ хар арьстай эмэгтэй байсан мөртлөө тэгтлээ ур чадвар нь те сууд ухаан нь дэр сансрын нисгчтэй үнэлэгдсэн байсан шүү. Тэ Кэтринээр шалгуулъя гэж хэлсэн. Бүр let Catherine check it. Тэ энийг Кэтрин шалгах ёстой шүү. Миний амнастай холбоотой. Кинонд дэр яг нисгийнхаа өмнө ингээд нэг юм алтаа гарч байгаа юм шиг байдаг байхгүй юу? Тэгсэн чинь Джон Глен би энэ хөлөгт суухгүй юу гэдгээ Кэтрин байгаа тохиолдолд шийднэ. Кэтрин миний тооцоолыг хийх юм бол би энэ хөлгөрөө суулаа. Кэтрин тооцоол хийхгүй бол би шигээ суухгүй гэдэг байна. Харин тийм байна. Тэгээд бүр хэрвээ Кэтрин зөвшөөрвөл би ниснэ. Яг үнэ. Кэтрин миний тооцоолох замыг ингээд нөгөө тооцоолоод тэгээд Кэтрин окей гэвэл би ниснэ. Тэрнээс өөр тооцоолол би суухгүй наадах гэж. Яг үнэ. Та нар нөгөө далаад буулгах гэдэг. Тэгээд намайг олох ч юм уу гүү ч юм уу гэд. Тэгээд Кэтрин тооцоолоод окей гэсэн. Тэгээд Джон Глен ниссэн байдаг. Энэ Friendship 7 гэдэг хөлөг 160-аас 265 км өндөрт гараад дэлхийг 3 тойроод тэгээд 6.5-аас 7.5 градусын налуугаар агаар мандалд шунгаж орж ирээд тэгээд нийтдээ нэг 4 цаг 55 минутын дараа дэлхий дээр буухтаа бүр яг тэнд буун гэж цэг буух цэгийг нь тооцоолж өгсөн.
энэ дээр бас нэг яригдахгүй байгаа зүйл юу байхгүй юу? 1900 энэ ч одоо нөгөө 60-аад он штэ тий. Гэтэл 60-аад оны үед чинь яг нөгөө сарны уралдаан, сансрын уралдаан чи бүр ингээд яг баг туйлдаа хурж исэн үе гэж хэлж болно. Яагаад гэвэл 1961 онд чинь Гагарин ниссэн штэ. Гагарин ниссэн чинь Америк нэгдсэн улсын ерөнхийлөгч ард түмэндээ хандаад амлалт өгсөн байхгүй. Удахгүй бид нар ниснэгээд тэгээ энэ амлалтын дараа яасан гэхээр энэ амлалт чинь НАСАд маш амар том дарамт болоод очиж байгаа байхгүй юу? Тэгсэн чинь НАСАгийн тооцоолох төвд хангалттай хэмжээний тооцоолчдаг юм хүн байдгүй. Харин Кэтрин ирснээр энэ бүх тооцооллыг сайн хийж чадсан гэсэн үг. Йоо. Тэгвэл би зүгээр ингээл олон супер тооцоологч нарын нэг юм өгсөн чи тэгвэл ер нь бол үнэхээр нөлөөтэй байх. Бүр үнэхээр амар. Бүр үнэхээр амар. Супер байж. Тий. За сая муугийнх хэлсэн нөгөө нислэгийн өндөр нь 160-аас 265 км бууж ирэх өнцгөн 6.5-аас 7.5 градус гэдэг тийм ээ. Иннээс ингээд юм олон хувьсгчтай учраас яг нэг цэгт биш энэ орчинд бууна гэж тооцоолдог байсан юм байна. За ер нь бол тэгсэн НАСА анх тооцоолохдоо хаашаа 200 км дотор бүсэд буух боломжтой гэж хэлсэн юм байна л да. Чадлынхаа хэрээр тооцоолоод. Тэгсэн чинь Тэнгисийн цэргийн хүч нь юу гэсэн гэхээр 200 км радиустай бүсэд тэр хүлгийг олно гэж өстой гонжин жоо юу яриад байгаа. Олохгүй штэ. Бид нарыг олж очих гэсээр хөдөл тэр чинь живжин штэ гэдэг байгаа байхгүй юу? Энэ хоёр ч хоорондоо ингээд одоо тохиролцох байгаа даа штэ. Ингээд НАСАгийн удирдлага Кэтринийг хайлт хийх бүсийг нь багасгах тооцооллыг хийж чадах ууг асуусан байгаа. За тэгэхээр манай хүн бодож үзээд хаашаашаа 20 миль квадрат буюу 51.8 км квадрат бүс дотор буунаа гэд x-y координатыг нь тооцоолоод зааж өгсөн байгаа. Одоо нөгөө 200 км радиус гэж яриад байсан шүү дээ, тий? 4 дахин багасгаад тэр чинь бүр ингээ хумчиж байгаа. За тэгсэн энийг Тэнгисийн цэргийн хүчин зөвшөөрж байгаа байхгүй юу? 200 байснаа 50 болчих юм бол энэ айгүй боломжтой шүү дээ, тий? Ийм зайд самналт хийж болж гинэ гэж үзсэн учраас зөвшөөрч байгаа. За тэгсэн энэ 51.8 км квадрат гэдэг талбай болохоор ерөөсөө хаашаашаа 7.2 км хэмжээтэй газар гэсэн үг юм байна. Тийм тэгэхээр 7.2 км гэдэг энэ газар чинь бол даалаа дээр баг энгийн үдээр ч гэсэндээ харагдаж шүү дээ. Тэрний цэлээс уусан дотор хаана бууцсан мэдэгдэн тэ. Тэгэхээр энэ Кэтрины хувьд бол үнэхээр нарийн үнэхээр ур чадвар шаардсан мэрэгжлийн ийм математикчдын маш зөв тооцооллыг Кэтрин хийсэн гэсэн үг байхгүй. Тийм тэгээд сансрын хөлөг яг ингээ газардаж буухта наав нэртэй юм аврах хөлөг очоод хүлээж байсан цэгээс нь 8.8 км зайтай буусан юм. Хажууханд бусаа гэсэн. Хажууханд нь буусан 70 үед бол тий. За тэгээд яагаад 7.2 км гिचээд 8.8 км-ийн зайд буусан энийг одоо юу гэдэг асуудал яг зөв буулаа гэж үзэж байгаа. Тэгэхээр сансрын хөлөг за яг энэ бүсэд буунаа гэсэн бүс дотор нь бол ингээд аврах хөлөг очиж зогсож болохгүй. Тэр чин дээрээс нь ингээд ирээд буучиж баг. Дээрээсээ мөргөлчиж багтгүй. Сансрын хөлөг нисч ирээд буухтаа мөрөх аюултай учраас мэдээж жоохон зайдуу хүлээж зогсно. Тий. Тэгээ ингээд Жон Гленний алдартай нислэг Friendship 7 хөлөг дэлхийг 3 тойроод усан дээр буугаал ердөө 5 минутын дотор нисдэг тэрэг түүнийг олцсон. Тийм яг ингээд далай дээр унаал буугаал 5 минутын дотор нисдэг тэрэг аль хэдийн олоод 5 минутын дараа дээр нь ирээл аврагч нар далаараа үсрээд буугаад эхэлсэн. За ингээд үсрээд далайд байгаа тэр хөлгийг уяагаар бэхлээд уснаас татаж гаргахад бэлэн болоод Friendship 7 хөлөг бууснаас ердөө 9 минут зарцуулсан ба. Одоо энэ аврагч нар ирээл газ ингээд холбоол. Тэгэд энэ хооронд Тэнгисийн цэргийн флотын нөгөө Ноо гэж хөлөг ирээд тэгээд нөгөө юун дээр буудсан далаа дээр буусан сансрын хэсэгчтэй хөлгийг 21 минутын дотор бүхийгийг нь кранаараа татж гаргаж ирээд хөлгийн тавцан дээрээ гаргаад за ингээд Жон Глен сансрын хэсэгч бүхийгээсээ гарч ирэх одоо дэлхий дээр буугаад далаа дээр буугаад юунаасаа бүхийгнээс гарч ирэх нийт хугацааг тооцож чинь 39 минут болсон ба. Зөө. Би яг сэтгэл хөдлөөд уйлах гэдэг. 39 минутын дотор л Жон Глен гэдэг сансрын хэсэгч яг нөгөө бүхийгээсээ гарч ирээд капсул гэж хэлээд байдаг. Тэрнээсээ гарч ирээд мэдчилсэн, эвэрүүл цог золбоотой байсан. Энэ бүхнийг одоо 39 минутанд багтааж авсан гол одоо юу гэдгийг ажлыг нуугдсан хүн нь Кэтрин Джонсон гэдэг ийм энэ математикч эмэгтэй. Тэгээд эндээсээ болоод энэ тооцооллыг ингэж нарийн хийснийг нь НАСА-гийнхан өндөр өсгөт дээр явдаг компьютер гэж баг хочлох гэдэг юм уу, хүндэтгэх гэдэг юм уу тэгж хочилдог үтээсэн. Өндөр өсгөт дээр явдаг компьютер энэстэй үнэхээр онсон гоё хэллэг байна. За тэгсэн чинь дараа нь Кэтрин Джонсон 1969 онд Аполло 11 хүлгийн сарлуу нисэх замыг тооцоолоход тусалсан гэж байгаа.
За. Тэгээ саран дээр хүн анх газардахад Кэтрин хуралд оролцож исэн юм байна л да. Тэгээ хуралд оролцож исэн бүх хүмүүс ингээд зургтын жижиг дэлгэцний эргэн тойронд ингээд жигцэлдээд саран дээр хүн алхсан анхны алхмуудыг ингээд харцгааж ялаа. За бүр ингээд сэтгэл төвшөөд хаасайгоо харж исэн. Ингээд 1970 онд Кэтрин Аполло 13 сарны хөтөлбөрт бас ажилласан. Аполло 13 хөлөг хөөрснөөс хойш саран дээр буух боломжгүй болсон шүү дээ тэр чинь. Тэгээд энэ үед нь болохоор нөгөө хөлгийг задгаа сансар руу алтаад явуулчихгүйгээр сар руу очиод цаагуур нь тойруулаад буцааж авчих замын тооцоолыг нь бас Кэтрин хийсэн. Ааха. За тэгсэн хожим нь Кэтрин Джонсон ярихдаа ингэсэн билээ. Бүгдээрээ л ер нь тэднийг нисгэтэн санаа зовж идэг. Харин тооцооллын бүсгүйчүүд бол тэднийг буцаж ирэхтэн санаа зовдөг байсан гэдэг. Өөрөөр хэлэх юм бол телевизээр үзэж байгаа хүмүүс за Джон Гленч байсан, Алан Шепард ч байсан, хинч байсан те энэ хүн нисэж гинөө гэж яг тэр процессыг л харахаас биш те нисэхийн тулд цаана юу болж байгаа нэгдүгээрт бид нэр ерөөсөө боддггүй юм байна. Хоёрдугаарт тэр хүн яаж буцаж гэртээ ирэх үү гэдгийг боддггүй юм байна. Эднийг бодоод тооцоолоод сууж идэх хүмүүс л NASA-д ажилладаг ийм гоё эмэгтэйчүүд байх нэ. За Кэтрин Джонсон 1986 онд тэтгэврт гарах хүртлээр NASA-д ажилласан. Тэгэхээр нэг ойролцоогоор 35 жил ажилласан гэдэг юм байлээ. Тэгээд маш сансрын олон дахин ашиглах шаттл хөтөлбөр гэж яддаг тийм ээ. За тий. За ийм ангаруу хөлөг хөөргөх төсөл дээр бас ажилласан. Гэх мэтчлэн дуртаад ах юм бол маш олон төслүүд дээр ажилласан байгаа. Тэгээ бас энэс гадна нөгөө оюутнуудын шинжилгээ ухаан, технологи, инженерчлэл, математикийн салбарт орохыг маш ихээр урамшуулан дэмждэг юм. Одоо гайхалтай дүр болоод хувирчлаа л да. Тэгээд ч нөгөө STEM гэж нэрлэдэг байгаа шүү дээ. За ингээд цаашаа зохиолоо үргэлжлүүлэх юм бол ингэсэн. Кэтрин Джонсон бусадтай хамтраад 26 эрдэм шинжилгээний өгүүлэл бичсэн юм байна. 26 эрдэм шинжилгээний өгүүлэл. Тэгээ түүний яг юм нэг сансар судлалд ороосон хувийн ер нь өгүүлшгүй их. За энэ нэг шинжилгээ ухаан тооцооллын салбарын анхдагчдын хувьд бол нийгэмд маш хүчтэй нөлөө болоод өчөж байгаа байхгүй. Энд нэгдүгээрт өнгөт арьстай эмэгтэй, хоёрдугаарт ингээд нөгөө эмэгтэй хүн те ингээд хүүснээсээ олоод тэгээд энэ хүн болт юм байна гэдгийг ингээд харуулсан учраас нийгэмдээ маш хүчтэй ийм хүн болоод эхэлж байна л да. Тэгээд 1937 онд түүний төгссөн нөгөө Баруун Виржиниа мужийн коллеж нь 1999 онд түүнийг за манай энэ шилдэг төсөгч юу гэж ингэж шагнал өгж байгаа. Одоо хизээ хорин гэсэн үг шүү дээ. Тийм байна. За энэс гадна ерөнхийлөгч Барак Обама 2015 оны 11-р сарын 24-нд хамгийн нэр хүндтэй 17 Америк хүнийг шалгаруулжээ. За тэгэнгүүтээ ерөнхийлөгчийн эрх чөлөөний ордонг гартуулсан. За тэдний нэг нь Кэтрин Джонсон байсан. Энэ хоёрын гайхалтай гой зургууд нэрээ байдаг юм байлээ. Тийм. Тэгээ одоо тэр нөгөө нэг STEM гэж яриад байгаа шүү дээ. Түрүүний хэлсэн нөгөө нэг шинжилгээ ухаан, технологи, инженер, математик гэдэг байгаа тий. Кэтрин Джонсон болохоор энэ салбарт Африк Америк гаралтай юм эмэгтэйчүүдийн хамгийн анхдагч жишээ гэж нэрлэгдэж байна л да. Тэгээ Кэтрин Джонсон хүн төрөлхтний хүртээмжийн хил хязгаарыг өргөжүүлэхийн зэрэгцээ өөрийн хүйс, арьсны өнгийн талаарх нийгмийн хүлээлтээр хязгаарлагдахаас татгалзсан гавьяатай гэж яг юм шагнал авах үеэр нь яалтчгүй учраас тий. Тэгээ зөвхөн энэ нэг ур чадвараараа юм уу гэхээр ер нь ур чадвараар дамжуулаад бид нар бусдад яг яаж нөлөөлж болдгийг гэдгийг NASA-д ажиллах энэ 35 жилийнхаа хугацаанд харуулсан байгаа байхгүй. За тэгээд NASA-гийн эрдэмтдийн ажил хийсэн анхны Африк Америк гаралтай эмэгтэйчүүдийн нэг болж түүхэн үүрэг гүйцэтгэсэн гэж зохиож тэмдэглэсэн байдаг бол NASA-гийн 2 байгууламжийг Кэтрин Джонсны нэрэмжит болгож нэрлсэн юм байна. Тийм. За энэ хоёр байгууламж нь юу байдаг вэ гэхээр нэг нь болохоор 2016 оны 5 дугаар сарын 5-нд 3700 м талбай бүхий шинэ барилгыг ашиглалтанд ороход нь Кэтрин Джонсны тооцооллын судалгааны байгууламж гэж нэрлсэн юм байна. За тэгвэл нөгөө нь болохоор 2019 оны 2 дугаар сарын 22-нд гэдэг чи одоо хэдхэн жилийн өмнө гэсэн үг шүү дээ. Баруун Виржиниа мужийн Вермонт дахь NASA-гийн бие даасан хяналт баталгаажуулалтын байгууламжийг Кэтрин Джонсны нэрэмжит болгожээ. NASA-гийн хувьд үнэхээр нөлөөтэй нөхөр юм байна. Тийм, энэ чинь нөгөө NASA-гийн хувьд нөлөөтэй гэхээс илүү бас нөгөө бүх Америкчүүдийн хувьд яг тэр нэг зөвлөлт холбоотой улстай байлдаж исэн үед нүрийн талхалж исэн юмхтэй байгаа байхгүй. Тэр зөв тооцооллуудыг хийж ирснээрээ. Тийм, гол нүр тахлах гэдэг шиг тооцооллыг гол тахалж исэн үнэ. За 14:39 минут болж байна. За төгс хэрэглээ төгс ажиллагаа гэсүүрэтээр тоонот халаг констракшн хамтран ажиллаж байна.
За тоон таалга construction юу хийж байгаа юм бэ? Үйл ажиллагаагаа өргөжүүлээд ирээнд салбараа нээсэн гинэ. За. Тэгээд яагаад ирээнд салбараа нээж байгаа юм бэ гэсэн чинь ер нь бол чанартай барилгын материалыг ирээний үнээр танд санал болгох гэж байгаа. Тэгэхээр ер нь бол хүмүүс ингэдэм байл та. Хямдыг нь одоо бид нар хүмүүс ирээн рүү очиод тэндээс одоо янз бүрийн бараа материал аавна. Барилгын материал энд Улаанбаатар ч хүнтэй байгаа даа. Тэгэнгүүт тэнд очихоор ингээ нөө аль барилгын материал нь чанартай аль нь одоо юу гэдэг чанаргүй гэдэг ялгадаггүй. Хямдыг нь бодоод ингээд авчдаг тэгтэл холигдуулах тохиолдол байдаг. Тэгэнгүүт та яг ирээний үнээр нь ирээнд байгаа салбараас нь захиалчих болно. Тоон таалгыг. Тийм гэсэн. Тэгээ нэг хамгийн гол нь хүргэлттэй юм билээ шүү дээ. Одоо жишээлбэл ирээн рүү захиалгаа өгчөөд өгөхдөө та хаяга Улаанбаатарын тэр төр авна гэд хэлчих юм байлээ. Тэгэнгүүт танд ирээнээс ачаад салбараараа дамжуулаад таны одоо яг тэр хэлсэн газар чи өргөдөг нь. Та орон нутгаас авах байгаа бол бас орон нутгийн чинь унаанд тавиад өгнө. Ийм үйлчилгээг үзүүлж байгаа. За тэгээд эднийх одоо хамгийн эрэлттэй байдаг олон удаагийн хэрэглээнд сайн тохирдог ийм бүтээгдэхүүний нэг нь тэр high speed door буюу түргэн автомат хаалга. За энэ хаалгыг сонгосон байгууллага хувь хүмүүс бол 100% сэтгэл хангалуун байдаг. Тэгээд маш олон төрлийн шилэн фасад, металл фасад, за металл хаалга, цонх, шилэн хан хаалга, тэгээд нөгөө түргэн нэгдэг автомат хаалга гэдэг ингээд гаражийн, үйлдвэрийн, ахуй ингээд олон төрлийн автомат хаалгануудыг эднийхээс та захиалж хийлгэж болно. За илүү дэлгэрэнгүй мэдээллийг бид нэр 89 777 111 гэдэг дугаараас авна. 89 777 111 хаяг байршлын үед энэ нөгөө Сүхбаатарын бас хойш хангаа хотх нөр явж хаад Provan Office гэж байдаг. Энэ офисын 1107 татвар үйл ажиллагаа явуулж байгаа. Гандигийн нэрмжтэй үйлдвэр хурлын сургууль гэж байгаа тий. Тийм шүү дээ. Яг тэрний баруун хойдолт нь залгаа баруун хойдолт нь юу байгаа. Тэр нөгөө Provan гэдэг офис байна. За баярлалаа. Манай нэвтрүүлэгтээ төгс хэрэглээ, төгс ажиллагаа гэсэн үрэтэйгээр Тоонот хаалга construction хамтран ажиллаа. Баярлалаа. За Бэгмар гарагт алдартай эрдэмтдийн намтрыг бид нар танилцуулдаг. За өнөөдөр бол бид алдартай математикч, за NASA-гийн анхны өнгө төрт буюу хар арест эмэгтэй математикч тооцоологч Кэтрин Джонсон гэдэг эмэгтэйн талаар ярьж байна. Тэгээд Америкийн анхны сансрын нисгч Алан Шепардын түүхэн нислэгийн 55 жилийн он арга хэмжээ болжээ. За энэ арга хэмжээнд Кэтрин Джонсон мэдээж оролцсон. За ёслолын үеэр NASA-гийн дэд захирал Joy Levin гэж хүн дэлхийн өнцөг болон бүрт бүр сая хүмүүс Алан Шепард гэж сансрын нисгчийн нислэгийг үзэж биширч одоо ангааж исэн. Тэгвэл одоо гэдэг Алан Шепард гэдэг тэр хүнийг сансарт аваачаад буцаагаад гэрт нь аюулгүй авчирсан гол тооцоолыг хийсэн хүн бол өнөөдрийн хүндэт зочдын нэг Кэтрин Джонсон байлаа гэж одоо тий ард нь байсан чимээгүй сууж исэн одоо ийм хүн байгаа шүү. Бид нар бол ингээл нүүрэн талд Алан Шепард гэдэг сансрын нисгчийг яваад байдаг. Гэтэл тэр хүнийг нисээд буцаад гэртээ аюулгүй ирэх тооцоолыг хийсэн ийм хүндэт хүмүүсийн нэг бол энэ хүн гээд Кэтрин Джонсныг одоо гэдэг хүмүүс танилцуулж исэн. За энэ арга хэмжээний үеэр NASA-гийн нислэгийн аюулгүй байдал, за даалгаврууд, амжилтуудад онцгой хувь нэмэр оруулсан хүмүүст олгодог мөнгөн Snoopy гэж ийм хүндтэй шагнал байт юм байна. За энэ шагналыг бас Кэтрин Джонсонд олгосон. Энд чинь сансрын нисгчд авдаг шагнал. Тий, ихэнхдээ сансрын нисгчд авдаг гин. За. Тийм гин. Тэгээд Кэтрин Джонсонд бас олгосон. Энэ шагналаар ихэвчлэн сансрын нисгчдэр шагнуулдаг. За энэ удаад бол хэрэглээний математикч хүнд олгосон анхны тохиолдол. Яа дандаа сансрын анхудаа авч байгаа гэсэн хэрэглээний математикч тооцоологч сонсч ирсэн юм байна. Тий. Тэгэхээр энэ хүн бол сансрын нислэгт одоо юу гэдэг сансрын нисгчнэр авдаг байсан тэр хүндтэй шагналыг авна гэдэг бол сансрын нисгчтэй энэ тэнцвүүц хэмжээний одоо юу гэдэг нөлөөтэй сайн одоо юу гэдэг тооцоолол хийсэн хүн юм байна. Тэгээ Кэтрин Джонсон 2016 онд BBC компаниас гаргасан дэлхийн хамгийн нөлөө бүхий 100 эмэгтэй жигсаалтанд багтдаг. Харахгүй. Тий, багтгаас ч яахгүй тий. Харахгүй. За мөн NASA 2016 онд түүний тооцоол нь тус улсын сансарт аялах анхны алхмуудыг хийсэн шигээ саран дээр буух Аполло хөтөлбөр болон шаттл хөлгийн хөтөлбөрийг эхлүүлэхэд маш чухал байсан гэж хэлээ. Энийг зөвхөн нөгөө хамгийн анхны хийсэн ажлуудаар нь бид нэр дүгнэх хэрэггүй маш олон хөтөлбөрт ажилласан шүү гэдэг санаа байна л да. Тэгээ шинжлэх ухааны зохиолч Maya Weinstock ингэсэн байна. 2016 онд Lego тоглоомын хувилбар хийсэн юм байна. Одоо нөгөө нэг эвлүүлдэг шүү дээ тий. Тэгээд энэ дээр NASA-гийн хувцастай эмэгтэй дүр бүтээсэн юм байна л да. Тэгээд Lego эмэгтэй дүр дээр Кэтрин Джонсны царайг ингээд ашигласан байна. Тэгээ ашиглаад хамгийн ихний загвараа хийж Кэтринд үзүүлсэн ч гэсэндээ Кэтрин эцсийн мөчөд өөрөө татгалцсан гинэ. Ийм удаатай бас. За тэгвэл 2018 оны 5 дугаар сард Уильям ба Мэригийн коллеж түүнийг хүндэт доктор болгосон. 2018 оны 8 дугаар сард Баруун Виржиниагийн их сургууль Кэтрин Джонсны нэрмжит STEM тэтгэлэг олгож эхэлсэн. Энэ чинь төгссөн сургууль нь уу? Тийм Баруун Виржиниагийн гэж байгаа. Энэ чинь их сургууль юм байна. Коллежийн төгссөн шүү дээ. Яг үнэ. Тэгсэн чинь нөгөө нэг STEM-ийн
тэтгэлэг олгоно гэдэг чинь энэ хүн чинь өөрөө сурахтаа бас ингээд нэг орчин нөхцөлийн хувьд айгүй хэцүү байсан. Яг адилхан миний туулж яваа зовлон, миний туусан зовлон хин нэгэн үрч хүдэ гэдэг үднээс яг өөрийнхөө салбар тариалагддаг хүүхдүүдэд тэтгэлэг олгож эхэлж байгаа гэсэн үг байхгүй юу? Тэгээ бүр нөгөө тэр оюутны хотхонд нь яг түүний бодит хэмжээтэй хөшиг босгож тавьсан байт юм байна. За мөн онд Mattel компани NASA-гийн хувцас лого бүхий Барби хүүхэлдэй хийжээ. За энэ Барби хүүхэлдэй хийсэн нь Кэтрин Джонсны царайтай байдаг гэж байна. Тэгвэл 2019 онд Кэтрин Джонсныг Америк нэгдсэн улсын засгийн газрын алтрын танхимд нэрийг нь оруулаад Конгрессийн алтан медаль болгосон байдаг. 20 онд Вашингтоны Бэтэл дүүрэг шинээр ашиглалтанд орсон бага сургуулаа Кэтрин Джонсны нэрэмжит бага сургууль гэж нэрлсэн. За мөн 2020 оны 11-р сарын 2-нд Виржиниа мужийн хамгийн том Америк нэгдсэн улсын 12 дахь том сургууль болох Fairfax County улсын сургуулиудын холбоо нь сургуулаа Кэтрин Джонсны нэрэмжит болгоё гэж санал хураажээ. За тэгсэн чинь санал хураалгаар бүр 85% нь дэмжсэн байна. Тэгэхээр энэ бол бүр үнэхээр гайхалтай. Үнэхээр хамгийн алдартай нөлөөлөх Америкчуудын нэг юм байна. За 2020 оны 11 сард Аргентины дэлхийг ажиглах хиймэл дагуул Newsat 15 гэдэг энэ хиймэл дагуулыг Кэтрин гэж нэрлсэн гэн бас 21 оны 2 сард Northrop Grumman гэж концерн олон улсын сансрын станц руу ачаа бараа хүргэдэг өөрсдийн Cygnus NG-15 гэдэг сансрын хөлгөө SS Кэтрин Джонсон гэж бас нэрлсэн гэж байна. За ингэж яриад байвал бүр яриад л аймаар. Маш их энэ хүний нэрэмжит олон зүйл байд юм байна. Тэгээд гол нь энэ Кэтрин Джонсон гэж энэ хүний тухай бичсэн амьдралын тухай бичсэн тэр Hidden Figure гэдэг ном, Hidden Figures гэдэг одоо кино бол маш алдартай болсон. Тэгээд энэ чинь 20 дугаар зуун Fox кино студийн хийсэн тэр Hidden Figures гэж кино 25 сая доллараар бүтээд 236 сая долларын орлого олсон. Цөм хийсэн гэсэн үг. Тийм ээ, амар. Ерөөсөө энэ 235 сая долларын орлогын 95.5 сая доллар нь цэвэр шиг бол тэгэхээр ер нь бол энэ кино 2017 онд 3 төрлөөр Оскарт нэр дэвшсэн боловч аль ч төрлөөр Оскар авч болж чадаагүй. Харин Оскарын шагнал гардуулах ёслол дээр Кэтрин Джонсны дүрийг бүтээсэн жүжигчин Таражи Хэнсон Кэтрин Джонсныг дагуулж ирсэн. Одоо яг тэр нэг Оскарын шагнал гардуулах ёслолын ажиллагаанд тэгэнгუთ тэнд ирсэн одоо юу гэдгийг нөгөө Kodak театрт болдог тэр Kodak театрт ирсэн хүмүүс бол бүгд суудлаасаа босож Кэтрин Джонсонд хүндэтгэл үзүүлж суудлаасаа босож алга ташилж угтсан байдаг. Энэ эмэгтэй гайхамшигтай эрдэмтэй эмэгтэй 20 оны 2 сарын 14-нд 101 наснда таалд өгсөн. Сайхан ч наслсан юм байна. Тийм байлээ. Одоо энэ нөгөө нэг кинон дээр нь 3 эмэгтэйг харуулдаг гэсэн шүү дээ. Тэгээд энэ 3 эмэгтэйчүүдээс ганцаараа яг энэ түүхийг харуулсан киногоо үзэж чадсан юм билээ. 101 наслсан гэд нөгөө 85 80 наснда нас орсон хүмүүс үйд юм билээ. Тэгээд кинон дээрээс нь зүгээр ингээ харж байхад нэг юм хүн заримдаа урам зориг авах нэг юм кино үзчихмээр санагддаг шүү дээ. Тэр үед Hidden Figure гэдэг энэ киног үзчих юм бол ер нь айгүй гоё таалагдсан шүү. Нэг тийм хөнгөн хийдтэй. Тэгээд нэг юм за би л ингээл нэг юм арьс өнгөний ялгуурлалыг харуулах гаагүй би л ингээл нэг юм тгшэрхэн зөрчигдөд байгаа юм харуулах гэсэн ийм жоохон ядцсан юм ерөөсөө байхгүй. Маш гоё хөнгөн хийдтэй мөртлөнгөөсөө нарийн тийм гоё чимэг оруулга маш ихтэй гоё кино болсон мөлий. Тэгээд одоо найруулагч зургийг өгж байна. Тий. Яг үнэ. Тэгсэн чинь ингэжлээ шүү дээ. Энэ кино ч нь болохоор 2016 оны одоо цэвэр ашиг 95 сая байсан гэдэг байгааз. Тэгээд яг энэ үзүүлэлт дээр бол 2016 онд эхний шилдэг 20 дотроо хамгийн ашигтай байсан кино дотроо бас орж исэн байлээ. Тэгээд ер нь хүүхд залуучууд үзэхэд нэлийн урам авандаа гэд тэгээ бүр ингээд нөх хүүхд залуучууд зориулж үнгүй үзүүлэх тийм өдөрлөг болдог. Тийм мэс юм байлээ. За комент харсан чинь ямар мундаг юм бэ ёо бүр гайхаад л сууж үнэхээр биширмээр гэсэн байна. Буянтаа сайхан насалжээ гэсэн байна. Энд үнэхээр гоё кино болсон билээ. За энэ түрээд манай нэвтрүүлгийн өндөрлөх цаг болсон байна. Ариг банк 5 тэрбум хүртэлх бараа татан авах барьцаагүй зээлийг олгож эхэлсэн байна. Манай нэвтрүүлэгт Ариг банк хамтран ажилласан. За мөн төгс хэрэглээ төгс ажиллагаа гэсэн уриатаагаар Тонд Талаг Construction хамтран ажилласан. Сонсогчдоо үргэлжлүүлээд 15 цагаас радио мэдээгээ улаан сонсорой. 15 цаг 10 минутаас элдв шипийн нэвтрүүлгээр манай эфир үргэлжлэх болно. Баярлалаа мөгөх. За баярлалаа. Дэлхийн монголчуудын MJL радио 88.3